За түүний дараа Абидармыг харьцуулан судлах замаар хамгаалсан. За өнгөрсөн хугацаанд Монгол Улсын их сургууль шашин судлалын салбарыг нээхэд анх оролцож түүнээс хойш одоо өнөөгийн Монголын голлох шашин судлаачдыг бэлтгэх үйлсэд одоо хүч хөдөлмөрөөр зориулсан. Энэ хугацаанд шашны философ, ялангуяа шашны психолог энэ Абидарм бэлэг баримтын чиглэлээр голлон мэрэгшиж судалгаа хийсэн. За сүүлийн жилүүдэд бол бас тэнгэр үзлийн талаар бол нэлээд их анхаарч судалж байгаа гэдгийг бол хэлэх нь хэрэгтэй. Мөн тэр дундаа бас одоо нэрт одоо эрдэмтэн ирээрх судлалаар бол бас ажиллаж байгаа гэдгийг нь бол хэлэх нь зүйтэй гэж би бодож байна. Тэгэд өнөөдрийн энэ бүтээлийн одоо агуулга ач холбогдлын талаар бол энд одоо урагдсан суугаа хүндтэй зочид маань үг хэлэх учраас би тэр талаар бол дэлгэрэнгүй угаасаа хэлэх боломжгүй. Миний одоо мэрэгсэн чиглэл биш учраас тэгээд Ан Туяа багшийн маань өнөөдрийн номын нээлт юуны өмнө одоо ингээд албан ёсоор нээж байгаа гэдгийг та бүхэнд дуулгая. За тэгээд энэ бүтээл маань бол хэлсэн байгаа гэдгийг дуулгая. Ингээд микрофоныг хөтлөгч, шашин судлалын салбарын эрхлэгч, заваас одоо 2025 онд шинжлэх ухааны гавьяат болсон одоо Бата докторд ашиглажээ. За одоо нэгд хөтлөгчийн ажил хийж байгаа юм чинь зарим нэг улсуудыг бас танилцуулгүй болохгүй шиг байна. Хүндтэй улсууд, сайхан улсууд ирсэн. Тэгэхээр одоо эсвэл жоохон нас ахаад хөтлөгч хийгээд байгаа юм уу? Эсвэл жоохон хөтлөгчийн өвөглөө байгаа юм уу? Хүмүүс зай дуусаад байгаа шиг байна. Нэг. За түрүүн танилцуулсан улсуудаас гадна бэлэг бас өнөөдрийн хүндтэй сайхан улсууд ирсэн байна. Манай шинжлэх ухааны академийн философи үрэлгийн эрхмийн зүйлийн улсууд, Монгол улсын ардын багш шинжлэх ухааны гавьяат судлал манай Төмөр Очир багш ирсэн байна. Шинжлэх ухааны гавьяат судлалын шинжлэх ухааны доктор профессор манай Цанжид багш ирсэн байна. Манай философи үрэлгийн эрдмийн зөвлөлийн гишүүд шүү дээ. За манай доктор профессор Эрдэнэ Чамгай, манай гэрчлэгч, манай чулуун гэрэл, манай эрдмийн зөвлөлийн гишүүд, за манай шинжлэх ухааны гавьяат доктор профессор Цэдэн Дамбаа багш, эрдмийн зөвлөлийнхаа гишүүдийг бас танилцуулах нь бол зүй ёсны хэрэг. Би хүн орхиогүй байгаа. Орхиогүй юм шиг байна. Мөн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн одоо хоёр академич маань ирсэн байна. Уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд томоохон хувийн оруулж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын ерөнхийлөгчөөр уламжлалт анагаах ухааныхаа салбарыг дэмжүүлэх зарилгийг албан ёсоор гаргаж тэр ажлыг олон жил гаргаж хийсэн манай академич болд академич Чигдэрагчаа академич болд одоо болдгоог бол би бас олон жилийн өмнөөс мэдх юм. Манай ихчийг бас эмчилж ирсэн хүн. Манай Чигдэрагчаа академич бол манай зүүн хүрээд орчуулын хийдийн дарханд сорж чим даргадан гэж хөвсгөлийн их сайхан лам байсан. Маш номтой. Тэр одоо их сайхан номтой өвгөн лам, гэргэн лам хүний ач хүн манай Чигдэрагчаа академич бас юм их учиртай. Монголын Бурхны төв хандан гэрчлийн эдийн дэргэдэх зан узрын нэр, өндөр гэгээн зан узрын нэр шишний их сургуулийн захирал хоёр доктор ирсэн байна. Хүндэтгэл үзүүлж за манай зүүн хүрээ орчуулан Монгол Улсын их сургуулийн философи шашин судлалын техникийн багш нар харагдсан тийм сая багш нар ирсэн байна. Нийтэд нь хэлчихье. Манай зүүн хүрээ орчуулын эдийн лам нар ирсэн байна. Хамгаан лам, манай доктор Мэгмар Сүрэн ирсэн байна. Одоо Мэгмар Сүрэн бас хэлцүүлэгт
оролцсон. За бусад ингээд олон улсууд мөн манай Гавьят эрдэмтэн судлаач Галарид Уэлс байна. Ингээд олон улсууд ирсэн байна шүү. Манай биднийг 89 онд ном үзээд эхэлж байхад ганданд голчлон байсан манай хангаан Айныгээд үе юм. За энэ улсуудыг танилцуулъя. Байна уу? За одоо микрофоноор юу барьж байгаа дээ дөө. За би дараагийнхаа энэ чухал дээдийн номын нээлтийг одоо хийж байгаа энэ сайхан өдөр дараагийн үг хэлэх эрхэм хүнийг бас өрье гэж ингэж бодож байна. За хөтөлбөрийнхөө дагуу бид нар зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүй их хамблам Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн доктор профессор Дамжуу хамгаа бол одоо 1970 онд шашны дээдэд анх одоо оюутан болж орж исэн. Тэгээд 70-аас 90 он хүртэл гандан тэгшлийн хийдийн хамбламын нарийн бичгийн дарга гандан тэгшлийн хийдийн дид хамбаар ажиллаж исэн. Гомбчуу номч мэрэгэн гомбчуу хамгаатай олон жил ажилласан. 20 жил шашны төлөө гандан зүтгэж байгаад 1990 оны 7 сард энэ суурин дээр хууль уламжлалт зүүн хүрээг сэргээх том үйлсийг мөн Дашчойлон гэдэг нэрийг тухайн үеийн бүгд найрамдах энэтхэг улсаас Монгол улсад сууж байсан элчин сайд Бакуларын бүчийн багшаас нэрийг хайрлаад Дашчойлон хийдэг гэдгийг шинээр сэргээсэн одоо ийм эрхэм хүн. Би энэ хүнийг бол маш олон жил мэднэ. Энэ хүн бол одоо намайг бас 1990 оны 7 сард анхны 7 залуу шавнырыг нэг болгож хурал номдоо авч ирсэн ийм утга учиртай ийм хүн байгаа. Тэгэхээр одоо эрхэм хамблам Дамжуугааг танд бас энэ номын нээлтэн зориулж үг айлтноо хэмээн өгч. За сайн байцгаана уу. Энэ дуран зөвлөсөн олон эдийн тэмрийн өглөөний ямар гартгаа. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээ бол бас сайхан арга хэмжээ. Дандаа миний багш нар байгаа учраас багшны удаас би олон юм ярих гэж имэж байна. Энэ олон тэмрийн өмнө одоо том толгойгоор одоо донгодод явах гэж бодож байна. Ингээд юутаас манай энэ хийддээр хүрэлцэн ирж энэ сайхан дуганд хүрч ирсэн их баяртай байна. Цаашдаа олон эрдэнэ тэмрийгэд ийм их маягаар арга хэмжээг манай энд хийж явал болон шүү гэдгийг та бүхэнд хэлэхдээ дата байна. Энэ бурхны оронд бурхан судлаач, шашны судлаач улсууд, уламжид эмнэлэг судлаач ийм улсууд ирсэн нь бол энийг үзэж харж цаашдаа бидэнтэй хамтарч ажиллаж энд юм хийх юм болцоог олгож байгаа гэдгийг баяртай байна. Ингээд багш маань миний доктор ажлыг удирдах хамгаалуулсан хүн. Богсон зэрэг багш удирдах байгаа бурхан болоод антиавакс үргээ шийдүүлээд ингээд антиавакс хамгаалуулсан юм аа. Тэгээ багшийнхаа энэ сайдыг хараад их бахархаж байна. Энэ бол гадаадын эрдэнтийг үзэж харахад боломжтой англи дээр бүгдийг бичсэн ийм сайхан ном болсон байна. Тэгээ энэ бүтээлд нь баяр хүргээд одоо танд би бас баярын хадаг барья гэж бодож байна. Би одоо юм хас имэж байна та бүгдээсээ. Дамжуу хамгаалаа баярлалаа. За дараагийн үг хэлэх эрхэм хүнийг бас өрье. Монгол Улсын шинжлэх ухааны академийн философи үрэлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Монгол Улсын ардын багш шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн Бүдэр Агчаагийн Дашамдан багшийг хүрж байна. За та бүхний камера амгалан гайцгаа эрдэм шинжилгээний сайхан хурал эхэлж байна. Монголын
том эрдэмтэд орон суулсан лан хооргоо төрсөн гэсэн энэ тохиолд таатай илэрхийлье. Ганцхан бол Тойрын 5 бат гэдэг номыг англи хэлээр хийлээ. Ганцхан нэлээд олон хэл мэднэ. Орос, Монгол мэдээж, англи, цаашаага төвд перс хятад руу ороод явж ийм чадтай эрдэмтэн хүн. Миний ойлгосноор бол Тойрын 5 бат гэмээр буддийн философийн гүн ухааны логикийн талны маач ойлгосон. Монголч надад логикоор мэрэгшиж хичээл номыг зааж эхлэн судлал хийж байгаа хоёр том хүн байна гэж би зөв мөхсөн хэмжээгээр л боддгийг. Нэг нь бол ганцхан буддийн философийн логик. Нөгөөх нь аль нэг нь хамруулж судалдаг санжвэгцийн төмөр ачаалыг ил сууж ахш. Ийм одоо томчод. Логикоор том ном бичнэ гэдэг бол амаргүй. Яагаад гэвэл үг өсөг үгний сайн тонгоож хэлэхгүй бол зөрчил гараад болдгоо. Тэр зөрчлийг айлтгах сэтгэлээ гэдэг тийм амар ажил биш. Ингээд одоо ганцхан маань бол философийн хүрээлэнгийн бэлтгэн шинжилгээний тэргүүл ажилтан Монгол Улсын шинжлэх ухааны академийн хүмүүнлэгийн багжуулагны гишүүн философийн ухааны доктор профессор цаашаа задгаа телевизэндээ байгаа энэ бүхнээр нь одоо магтаалыг илэрхийлж баярыг хүргье. Ингээд одоо та бүхэндээ сайн сайхны ерөөл бишүүлээ. Монголын нийгэм шинжээч бүсгүүлчүүд олон бий. Тэр дотроос хамгийн их тодорч гарч байгаа манай ганцхан юм. Ганцхан Монгол Улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн болтлоо өсөлт дэвжнэ гэж итгэж байгаагаа бас илэрхийлье. Амжилт хүсье. Баярлалаа. За дашамдан болчтой их баярлалаа. Манай ганцхан шинжлэх ухааны докторийн маань бас нэг шинжлэх ухааны докторийг удирдсан том эрдэмтэн бол манай Хосрангийн Тэрвиш багш, Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн ийм хүн байгаа. За энэ хүнийг бас энэ хүн номын нээлтэнд Тэрвиш багшаа үгээ айлтнуу хэмээн урьж байна. За энэ дөрөнжүүлсэн та бүхний өглөөний амгалан айлтгая. Тэгээд би их баяртай байна. 2-3 талаасаа би баярлж байгаа хөв шиг байна. За нэг талаасаа юм болж ирэхэд энэ сайхан бүтээлийг энэ олон амьтны мэддэг хэлээр гаргасан ганцхан түүхээ их баярлж байгаа. Бид нар бол нэг нутгийн улсууд миний садаа салтрагийн түүхтэй. Тэгээ яах вэ? Манай нутгийн хэд өргөн застаг аймгийн уранга жилчин байсан ошуу гэж 3000 шавьтай мундаг айд байсан гэж байгаа юм. Тэгээ тэрхээ айд энэ хэд орон их алдарсан бол нөгөө дахин эмч аймгийн шижээ гавчтан битэрийн нэг нурууны улсууд байна. За тэгээд юм эдэн шүргдээд 37 оны үед бүх юм байхгүй болоход
энэ гамт уяагийн хөгшин аавынхан дүү ахан дүү зуухаашгүй байжгаад буудуулчихшаа. Миний төрлийн хүн тэр дондуурын жам гэдэг хүн байжгаад асал хөдөө холбуулаад уляастай эдгээр газар руу явжгаад замдаа мөр хараад ухам болжээ. Тэгэхээр энэ шинж ухааны академик сайхан хүчтэй агуу их шийгва үдэрч чахад бид нар одоо Пенсус стагийн хүрээнд битээр самт ажиллаж байсан юм аа. Тэгээд нэг юм би хэлмээр удагдсан манай энэ дамшуу их ухаантай хүн юм байна. Тэгээ сайхан ажил хийдэг хүн юм байна. Тэгээ энэ сайхан ажлыг зохион байгуулаад яаж яагаад зохион байгуулж их талархаж байгаа. Нөгөө талдаа болоод хүүшиг өгшүүдийг амнаас өгөөд ноттой хүн ухаан ном болгоны төлхүүд гэж хэлдэг. Тэгэхээр энэ ном болгоны төлхүүрээр ийм ажил хийсэн их сайн. Тэгээ хүний оюун ухаан бол жаахан сайхан тогтоод ирдэг Монгол хүнийх нэг 60-70 нас байсан болоо да. Хүүчин мэрэгтэй мөн зөвхөн дэмжихүү харагддаг. Тэгэхээр соо багш агуу их соо ректор наадныг сануулчныг хэлсэн юм аа. Тэр юу гэж хэлсэн юм гэхээр орчаагчийг их сургууль багшилж яхад 60 сүүлд болохтойгоо зэрэг аргаад энэ гаадан болгоё гэдэг нэг ажил гараад тэгээ нэг жаахан ордох захиг махадагаа байлгаад нэг жүнзэм энтер вариулдаад нэг юм ханзлаад за багшлаг сайхан үг айлтаа гэж хэлжээ. Тэгэхээр дорж өгөн жаахан хазагнаад хэлсэн гэж байгаа юм, айлцсан гэж байгаа юм аа. За юу ч ярих үедээ хүүхдүүд минь оршуулах ёстой нь оршил ингээд хэлжээ гэж нэг айлцсан гэж байгаа юм аа. Тэгэхээр манай их сургууль болоод гайвууд өрөө хүн шиг ажилтдаг профессоруудыг насч бодлоогээд гаргашдаг ийм газар л да. Тэгээ галтайг ус энэ бидний жид ажилтдаг гайвуу эдгээр бэлтгэл байна. Айчаагасаа гэсэн чи бас тэр номороо юу ч гэсэн болсон. Ихтер хуучин өрөөдөнд нь бол тусч яваад ажил дууссан. Тэгээ сайхан бүтээл тойрог гаргаж байгаа их баярлж байгаа. Тэрээс гадна одоо энэ болтхуу ажил байна, чим дарагчаа энэ тэр энэ улсууд бол сөхийг хөөсөлдөг өтөө. Тэгээ энэ хийдэгч мэрийг хийдэгч юу энэ тэр гаргаад энэ ухаанаа сайхан дэш хөтлөд аваа явууч шүү дээ. Тэгэхээр тэрний салбар ухаан штэ. Тийм ээ энэ шиг. Миний нэг жаахан шортой яриатай багштан байсан. Намаа очоод за техник комын хүү сайн байна уу шигээд намаа тэгдэг. Байхгүй юу? Багшаа тэгээд техник ком төгс шотоогүй байхаа. Чи шоон мөр үзэхгүй гэдэг. Тэгдэг байсан. Ихтагаа техник ком ингээ явж байгаа юм чинь дээр байдаг юм уусаа. Энэ улсууд төөсөлдөд энэ ч бас төр улс бүрэн байна тийм ээ. Энэ ч нутаг энэ хатхашгууд 13 дугаар татсан 24 таарн аваад ихтэй газар хататаас хоргоогоо тас тасахад номоор гартуулж байсан газар шүү дээ. Тэгэхээр энэ нэг цаашин сайхан системтэй энэ юм чинь их удаг гэж нэг байна шүү дээ. Утнаа ингээнээс ахгүйгаа явсан их удаг байж байгаа. Бидэгтэй одоо майдын 5 ном гэж байж байгаа. Тэгэхээр энэ юмыг бол хөөсөлж чагаад бас нэг төрийн нүдэнд өвтөрдөө их сайхан байх уу гэж бодчих. Тэгээд дараагийнхаа ажилд хамжуулах гэсэн тийм юм байна. За тэр шогчтой баярлаа. За одоо тэгээд зарим улсууд бас үг хэлье гэсэн хүсэл тавьж байгаа ч гэсэн ийм байгаа юм байлаа. Зохион байгуулагчдын зүгээс видео бичлэгээр зарим улсуудын үгийг одоо хэлүүлж архивлж авахар ингэж төлөвлөж байгаа юм байна. Энэ нээлтэн дээр одоо Монголын Бурхны Шашны төв хандлагчдын эдийн дэрэгдэх өндөр гэгээн зан уузрын нэрмжид шашны их сургууль, шашны дээд сургууль маань их сургууль болсон удаагүй байгаа. За энэний одоо өөрчлөлт зохион байгуулалтын ажлыг гардаж хийж байгаа манай ган хуйг
одоо гавыг ламыга үгэлээч гэж бодож байна. За өнөөдөр хүрэлцэн ирсэн эрхэм эрдэмтэн судлаачид багш лам ургууд та бүхэндээ өнөөдөр ямар амгалан ажлыг мэдчилж байна. За Гантуя багшийг бол манай ламнар бол эртнээс мэднэ. Одоо философи шашин судлалын тэнхэм за тэгээд мөн манай бүхнийшний дээд сургууль гэж байх нэртэй байх үеэс ахуулаад Гантуя багш маань манай сургууль дээр мөн хичээл судалгаа шинжилгээний арга зүй гэх мэргэжлийн хичээлүүдийг олж ирсэн. За тэгээд Гантуя багштай бас энэ номыг одоо бүхнийшний лам хуургууд бүхнийшний талаар ялангуяа буддийн судлалын талаар ингээд судалдаг эрдэмтэн судлаач нарын одоо гарын авлага болох үз энэ бүхнийшний мэдлэг ухааны гол судлагдсан болсон 5 батийг одоо англи хэл дээр өөрийнхөө судалгаа сурвалжид тулгуурлан ингэж бичсэн энэ зохиол нь энэ ном нь өөрөө их чухал гарын авлага болох юм а гэдэг нь энэ номон дээрээс нь харагдаж байна. За тэгээд энэ ер нь бол манай монголчуудын хувьд бол энэ буддийн ухааны чойрын 5 бат гэсэн нэртэй энэ судалгатуунуудыг эртнээсээ судалж ирсэн ийм уламжлалтай. Тэгээд анх үүсэл гарал нь бол Бурхан багшийн номын үрдэн эргүүлснээс ахуулаад за тэгээд наландрын хийдийн их барилдаа нарын тайлбар зохиолууд за тэгээд наашаага цаг хугацааны хувьд наашлаад төвдийн номын мэргэд за тэр дундаасаа шармалгаатны ёсыг үүсгэн бий болгогч богдсонхоо түүний шавнар тэгээд Монголын бүхнийшний түүхийн хожим үеийн дэлгэрэлттэй холбоотойгоор одоо манай Монгол оронд энэ чойрын 5 бат нэртэйгээр одоо учир шалтгааны ухаан, бэлэг баримтын ухаан, за төв үзэл, за тэгээд авдаран буюу зод, за тэгээд дулба зэрэг энэ вина ёсны судалгатуунуудыг судалж хөгжүүлж ирсэн байдаг. За тэгээд манай Монгол оронд бол ингэж хөгжин энэ чойрын 5 бат гэж байгаа энэ ном зургаалууд нь хөгжин дэлгэрэгтэй төлөвшөлт тогтсон цаг үе нь бол 17 дугаар зууны үеэс ахуулаад гэж үзэж болох болов уу гэж ингэж бодож байна. Энэ нь яаж яана вэ гэхээр хүрээний 5 агван гэсэн нэртэй судлаач эрдэмтэн ламнар байсан. За тэгээд эдгээр 5 ламын одоо хүрээний одоо энэ чойрын 5 батыг судлах дэг сургуулийг ер нь бол үндэслэн бий болгосон гэж үзэх бүрэн боломжтой байж байгаа. Тэгээд агван хайдуу за тэгээд бичээд сурж агван дөрждөргүүтээ энэ 5 агван гэж алдарсан энэ 5 ламын зохиолууд нь Монгол лам нарын зохиолсон зохиол бүтээлүүдийн одоо энэ Бурхан багшаас ахуулаад энэ дэлхийн одоо наландрын хийдийн барилдаа нарын зохиолсон зохиолуудын тайлбар за тэгээд энэ хүрээний 5 агван гэдэг энэ эрдэмтэн мэргэн Монгол лам нарын зохиол бүтээлүүдийн одоо тайлбараас ахуулаад манай монголчууд энэ чойрын 5 батд бүтийг одоо ингээд тайлбар зохиолууд мөн өөрсдийнхөө монголчуудын дүүдэлчдийн сэтгэлгээ өв уламжлалт тааруулаад ингээд тайлбарласан энэ зохиолуудыг ингэж англи хэл дээр гаргаад за тэгээд энэ ингээд англи хэл дээр гарснараа гадаад дотоодын эрдэмтэн судлаачид за ялангуяа энэ шашин судлал за тэгээд сүүлийн үед одоо шинжлэх ухааны чиг хандлагаар бүхнийшнийг судалж байгаа лам ургууд зэрэг олон хүмүүс энэ ном маань ингээд юу гарын авлага болж хэрэглэгдэх нь замжиггүй юм аа гэж ингэж бодож байна. За тэгээд энэ хүү номыг гаргасан Гантуя багштай мөн талархлаа илэрхийлэхээс гадна энэ номныхоо талаар манай шашны их сургуулийн одоо эх 7 хоногоос манай хичээл эхэлж байна. Шашны их сургуулийн судлаач оюутнуудад бас энэ талаараа бас таныг өөрийнхөө номны талаар танилцуулаад за тэгээд энэ шинжлэх ухааны үүднээс шашин судлах за энэ Бурхны одоо ном сургаалыг судлах энэ арга зам нь яадаг вэ тийм бэ гэдэг талаар таныг мөн өөрийнхөө дадлага туршлагыг бас ингэж хуваалцаасаа гэж таныг бас сургууль дээр урьж байгааг энэ даршин дайлтъя. За танд сайн сайхныг хүсье. За гавыг ламдаа баярлалаа. Бидний бас нэг үг хэлэх хөтөлбөрийн юм нэлээд шахуу явагдаж байна. Одоо шинжлэх ухааны академийн философи хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийг төлөөлөөд бас нэг хүнийг үг хэлүүлэх ёстой. Тэр нь их зүг өө гэж ингэж зохион байгуулагчид үзэж байна. Тэгээд Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн, шинжлэх ухааны академийн философи хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн Төмөр Очир багшийг одоо энэ дээр бас үг илүү хэмээн урьж байна. За энэ хорон цугласан өхний энэ өдрийн амгалаг айлтъя. Ийш одоо энэ тэмдгийн даалгаврын үйлсээр байгаа сурцсан хүн тийм сая гинтхэн тулгаад ирээсээ
юм бодгосоогүй үг хэлчихдэг юм байна. Тэгээ одоо юуны дөрөнд одоо энэ номынхаа нээлтийг хийж байгаа ган туяадаа баяр хүргэж биднийг удах юм бол залуу хүн цаана их ажил хийх нас байна. Тэгээд ажлын их амжилт эрүүл энхийг хүсэн өрөөё. Тэр өнөөдрийн чойрын 5 бат зохиол бүтээлийг англи хэл дээр нөлөөлж байгаа явдлууд их чухал ашиглалттай гэж би өөртөө бодож байна. Ер нь бол монголчууд дээрийн хуламжлалтай нэгдэм номын нэг үе их саарсан. Яагаад гэвэл биш бас заримдаа хичээл заахтай хэлж л байсан баг. Шашин бол ард түмнийг монголуулагч хар тамхи мөнгө хэлсэн. Тэгээд тэргээр хар тамхи татчихлахгүй гэж одооны энэ залуучууд судалж байгаа шиг нэлээ явсан. Тэгээ манайхан бол өөрийнхөө мэдэхгүй юмыг л судлаа юм гэж ойлгодог байсан. Тийм үед таарсан. Тэгээд харин одоо ардчил эрх чөлөө шин шатанд гарч буддизмыг судалдаг судлаач эцэг болж утга учирыг Монголын ард түмэн бас ойлгож эхэлж байна. Тийм учраас энэ бүтээл бас Монголын ард түмнийг соён гэгэрүүлэхэд их чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Бид шашин гэхээс илүү нөгөө таван ухаан гэж ойлгоогүй явсан учраас их таван ухаан гэж ойлгоогүй явсан учраас цөмөрөө тиймэрхүү байдалтай. Нөгөө талаар бол юу гэхээр бас улс төрдсөн, үзэн сурталчсан үед бол ийм байсан. Тэгээ одоо сайхан үе ирж саяхан одоо бас уламжлалт хангах ухааныг хөгжүүлэх талаар их хэрэгцээ зарилга гарч манайхан цөмөрөө сайхан хүлээж авлаа. Ингээд цаашдаа бид бас энэ буддийн судлалыг философи бусад судлалуудыг бол энэ ихтэй сургуульд хичээл болгож оруулах явдлыг чухал юм байна гэж би ойлгодог. Би бол түрүүнд ашиглан багш хэлсэн тийм том логч биш. Гэхдээ олон жил дээд сургуульд логч заасан. Дандаа өргөдлийн логикийг зааж ирсэн. Тэгээ энийг бол юу гэхээр сүүлийн үед бас энэ буддизм сонирхолтой холбоотой хараад үзэхээр яг одоо тэр грекийн логиктой энэ зэрэгсхүйс логик манай буддийн гүн ухаан байсан юм байна. Энэ талаар бид нар бас жаахан боддгийн тэгээ цөмөрөө хүч хавсраад энэ өргөдлийн логиктой зэрэгцүүлж буддийн логикийн гол зүйлүүдийг хичээл ордог юм уу? Ер нь бусад зүйлүүдийг нэлээд ихтэй сургуульд заах явдлыг чухал болж байгаа. Тийм учраас ган туяаг бас энэ заах ажилд манай их сургууль байхын үеийн гандлаа манай их сургуульд олон жил багшилсан. Энэ дурсгалдаанд тулгуурлаад ихтэй сургуульд энэ буддийн гүн ухааныг заах, хөгжүүлэх залуучуудын оюуны сэтгэлгээд их нөлөө үзүүлэх талаар бас ажиллах ёстой юм шиг санагддаг. Тэгээд энд байгаа одоо улаан шашны буддийн философиг сонирхож байгаа бүх улсуудын хүчийг нэгтгэж энэ чиглэлээр лөө ажил хийвэл бас тодорхой үр дүнд хүрэхэд бэлэн байгаа шүү гэдгийг сануулж хэлье гэж бодож байна. Ингээд энд байгаа бүх улсуудад багш нар, судлаачдад, лам нарт, ургуудад эрүүлийн канцер хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Төмөр очир багшд их баярлалаа. Бидний бас номын нээлттэй урилгаар шинжлэх ухааны доктор манай Бирак Тэмчи охин Янжмаагаа ирсэн байсныг би бас танилцуулгаар өгсөн байна. Манай Бираагаа охин бол эрдмийн хүнээс гадна шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн Оросын холбооны улсын эрдэмтэн судлаачтай холбоход чухал үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа юм гүүр болж байгаа ийм эрдэмтэн хүн байгаамаа. Та бас бусдад өөрийгөө нэг харуулчих. За ингээд бид нар одоо номын нээлтийн маань 2 дугаар хэсэг хэлэлцүүлгийн үйл ажиллагаа болсон. Тийм учраас энэ ширээн дээдлийн ширээнд бол хэлэлцүүлэгт оролцож байгаа улсуудыг урьж байна.
хилцүүлгийг чиглүүлж зохион байгуулж ажиллахаар Монгол Улсын их сургуулийн философи, шашин судлалын техникийн багш доктор Сүхбаатарын Дэмбэрэл докторыг манай бас зүүн хүрээ дашчуулын хийдийн анхны шавь нарын нэг Дэмбэрэл докторыг энэ дөр дурыг хилцүүлэхт бол зүүн хүрээ дашчуулан хийдийн буддийн шашин соёл судлалын хүрээлэнгийн захирал манай доктор Мегмар Сүрэн Мега хаан байна. Мега маань бас саяхан Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн болсон. За Мега наашаа суугаарай. За би бас шинжлэх ухааны доктор Бирагийн Янжма таныг хэлэлцүүлэхэд урьж байна. За Монгол Улсын их сургуулийн философи шашин судлалын техникт зочин профессороор ажиллаж байгаа өрний философийн доктор Себастьян Лели тэнд ирсэн байж байна. Энэ хүн бол бас хэлэлцүүлэхэд оролцсон. За ингээд одоо ахаад нэг хүнийг дуудаад хэлэлцүүлэхдээ оролцуулбал ямар байна? Манай номын зохиогч Гант явагч. За ингээд их сайхан болчихж байна. Тэр сандал дээр нэг хүн нэмж тавих уу яах вэ? Гант явагшаа. Ингээд тэн сууж болж байна. За ингээд манай Дэмбэрэл доктор энийг хөтлөөд явчихна. Тэгээд дараа нь Дэмбэрэл доктор За өнөөдрийн Чойрын 5 бот номын сайхан номын нээлт маань бас шинжлэх ухаан болон бүдгийн гүн ухаан гэсэн ийм хэлэлцүүлгээр өрнөж байна. Энийх одоо их бүтээлч сайхан одоо ийм аргамж явуулж байна. За ингээд өнөөдөр манай панелист энэ хэлэлцүүлэгт оролцож байгаа чихэн эрдэмтэн судлаачдыг бас товчхон танилцуулжээ. За Мегмар Сүрэн бол буддийн шашин соёл судлалын хүрээлэнгийн захирал доктор юм байгаа. За Янжмаагаа бол ангаа ухааны одоо доктор, Улаанбаатар хот дахь эрхийн гэр бүл музейн одоо ийм захирал байгаа. За Себастьян Далагаа бол Германы баруун берлиний их сургуулийн одоо ийм эрдэмтэн тэгээд одоо өрний философийн чиглэлээр одоо ийм судалгаа хийдэг, лекц уншдаг ийм одоо эрдэмтэн байж байгаа. За ингээд өнөөдөр энэ номын хэлэлцүүлгээ эхлэе. За номын хэлэлцүүлгийг эхлээд Мегмар Сүрэн доктороос асууя. За буддийн гүн ухаан сурвалжийг орчин үеийн их бичиг судлалын арга зүйгээр судлахад ямар онцлог тал байна вэ? Буддийн гүн ухааны сурвалжийг орчин үеийн их бичиг судлалын арга зүйгээр судлахад ямар онцлог тал байна? За баярлалаа. За өнөөдөр манай хийдэд маань сайхан номын нээлт болж байна. Тэгээд Монгол бурхан шашин дэлгэрсэн 3 дахь дэлгэрлэлтийн тэр цаг үеэс Монголын сүм хийд, Монголын шашны болсод гарсан нэг чухал үзэгдэл болвол бурхан шашны дотоод ухаан, цаничор, философиг одоо сургууль маань систем сайхан бүрэлдэн тогтож тэгээд энэ сургалтын арга хэлбэр маш их өндөр зэрэгт хүрч түүнээс олон сайхан яруу сайхан эрдэмтэд гаргаж олон сайхан зохиол бүтээл төрөвж ирснийг бид хүм бэлгнэ мэднэ. Тэгвэл энэ Чойрын 5 бот, Чойрын 5 ном, Чойрын 5 ухаан гэж байгаа энэ одоо онол сургаалыг орчин цагийн одоо шинжлэх ухааны үүднээс нь философийн он сургаалын үүднээс нь системтэй, цэгцтэй, ойлгомжтой энгийн хүн уншсан ч гэсэн ойлгомжтой сайхнаар мөн Монгол гэлтгөө, Монгол турхтан гэлтгөө дэлхийн одоо олон түмний хэл болсон англи хэл дээр өнөөдөр одоо доктор, шинжлэх ухааны доктор багш одоо ийм сайхан ном гаргаж, ийм сайхан номын нээлт хийж байгаа. Нэгдүгээрт хамтая багш болохоор эрүүлийн альва ажлын сайхан бүхнийг альва сайхан бүхнийг нэгдүгээрт танд ёо. Тэгээд за тэгээ Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн тэр цаг үеэс
Монгол гарсан одоо энэ шашин номын олон сургууль за тэгээд олон сайхан одоо сургалтын юу гарсан жишээлбэл энэ 6 одоо үздэг 6 датсан энэ 6 факультет за тэгээд 6 факультет ч юм уу бусад одоо анги тарины үздэг жүдвийн тамтрын одоо тэгээд дүүхрийн датсан гарсан. Үгээр хамгийн гол чухал зүйл маань юу вэ гэхээр энэ сүм хийд болгоно Монгол орнд зөвхөн их хүрээг бэлтгэх сүм хийдэд гарсан нэг одоо буддийн ухааны гол сургаал бол дотоод ухаан юм аа нангэрэгва. Тэгэхээр энэ дотоод ухааны сургаал зөвхөн их хүрээг бэлтгэх Монголын томоохон хүрээг хийд болгон чойр датсантай, санид датсантай байсан. Тэгэхээр энэ цан датсангийн энэ сургалт маань яг хэрхэн сайхан явж байсан гэдэг тэр талаас нь мөн одоо юм сайхан судалгааны ном нэгдүгээр гарч. Тэгэхээр энд бол би бас маш баяртай байна. Тэгээд энэ номыг уншаад үзэхэд болохоор олон талаас нь хүн тус өгөөжтэй тус зүйлүүд байна. Хамгийн наад зах нь жишээ ингээд дурдахад бол нэгдүгээр одоо бурхан шашны одоо нэр томьёо терминологи болохоор ч Монгол, Санскрит, Төвд, Англи нэр томьёог бол ингээд хавсгасан байгаа нь хамгийн наад захын анхан шатны бас одоо мэдлэг олоход бас баг гэж байна. Тэгэхээр нэг асуулт хариулахаас өмнө нэгтлээ ганцхан нэг цаг аваад ярьчих. Өөрөөр тэгээд дараагаар бас Гантай багшийн номын бас нэг чухал давуу тал нь бол юу гэж гарч байна гэхээр тэгээд ном хорон улс энтгэл Төвд Монгол голыг одоо яг энэ чойрын одоо ном ялангуяа бүү ухааны ном хэрхэн дэлгэрч байна. Тэдгээр гол төлөөлөгч нь хэн бэ? За ямар гол зохиол бүтээл тэдгээр зохиол бүтээлийн онцлог нь юу байна? Агуулга нь юу байна? Тийм ээ. Бусдаас олгорох жишээнүүд юу байна? Зөвхөн одоо ганц гэлэгвэ гэлтгөө төвдөд дэлгэрсэн бурхны шашны бусад улсууд Сажава, Немава гарч ид байгаа. Ерөнхийдөө лам хүмүүс маань бид нар сайн мэднэ л дээ. Хэрвээ нэг цан шорын ном үзэхдээ ерөнхийдөө бас нэг яг гэлэгвэ талаа хэд баримтлаа бусад Сажава, Немава гарч ид байгаа. Эсвэл тэр бүрээ сайн мэдэхгүй. Гэтэл болохоор Гантай багшийн номд болохоор энэ талыг мөн бас сайн тусгасан байгаагаар бас нэг онцлог харагдлаа. Тэгээд Монголд одоо дэлгэрсэн гол сайн эрдэмтэн одоо төлөөлөгчд за төлөөлөгч гэж хэлнэ. Тэгээд тэдгээр ламдар эдгээрийн зохиол бүтээл за мөн үүнгээсээ яг орчин цаг үед өнөө цаг үеийн үүгээр судалгаа хийж байгаа эрдэмтдийн судалгаа тэдгээрийн судалгааны хийсний ололт амжилт за тэгээ ямар бүтээл гаргав гэдэг тэр талыг болохоор маш их дэлгэрэнгүй ерөнхийдөө цөөхөн үгээр цөөхөн өгүүлбэрт маш их өргөн утгыг агуулснаар их сайхан болж байгаа. Тэгэхээр таны бас асуултаагаа холбоод хэлэхэд яг би бас энэ хариултан болгоор энэ дотор баг ингээд орчиж байгаа байх гэж удаа тийм. Хуучин уламжлалт одоо бурхан шашны одоо өнөө сургаал гэдэг бол за тэгээд одоо 5-6 настай шавлаад 10 хэдэн нас хүртэл одоо юу уншлагын номн үзээд за тэгээд чан цорын дацанд ороод 15, 16, за 20 жил за ихтэй хадаг шилбийн зандаанаас ихтэй за бэлэг баримтын одоо сургаалыг хүртэл болохоор анхан шатны бакалаврын зэрэг хамгаалтаа болохоор гівшийн дамжаа бариад за цаашаа тэгээд зод дулба вина үзээд тэгээд гавжийн дамжаа бариад за Монгол бол гавж хаст бол хаарам за тэгээд лавранд бол доорм за бус газрын чинь бүгд адилхан нэр нь өөр болохоос биш гавж гинөө доорм гинөө хаарам гинөө бүгд адилхан зэрэг цолоор авчиж тэгээд одоо яг энэ буддийн философийн одоо зэрэг цолоор авдаг. Тэгэхээр яг одоо энэ ярьж байгаа гавж доорм, хаарам гэдэг арвжим гэдэг цолууд нь бүгдээр буддийн философид мэрэгдсэн хүний одоо цол. Тэгэхээр тэр цолоо зэрэг бас ингэж авдаг ийм сургалттай байж. Тэгэхээр энэ сургалтын яг тэр сургалтыг явдаг зарчмыг за гол одоо үүнээс нь үздэг яг момнууд нь яг ямар шүн жагрын төвдийн одоо ямар ламнарын ямар номыг одоо үздэг вэ гэдгийг нь болохоор шинжлэхүүний талаас нь энэ номдор гаргасан байгаагаар үгээр жишээлбэл одоо орчин цагт болохоор үүнийг тэр хуучин одоо 10-аас 25, 15-аас 20 жил сурдаг тэр сургуулийн одоо тэр өн удаан хугацааны тэр сургуулийн одоо тэр үздэг номын зарчмыг ерөнхий одоо аутлайн маягийн зарчмыг болохоор энэ номд гаргаснараа бас энэ бас үзэхэд бас байдаг байна. Тэгэхээр орчин цагт ч гэсэн бид нэр одоо тэр 15-аас одоо 20 жил дөнгөж үзэж бас ингээд судлахад угаасаа цаг гарахгүй. Тэгэхээр үүн дээр бас богино хугацаанд бас нэг төрөвчлсэн маягаар ерөнхий аутлайн маягаар төсөөл маягаар ревю маягаар ингээд үзэхэд бас энэ орчин цагийн бас нэг судалгаа ихний бас нэг арга замыг ингээд гаргаж өгсөн ном байна. Яг энэ ёсоор ч гэсэн бид нэр юу үзэх юм бол орчин цагт бас яг тэр ерөнхийдөө бүтэн үзээгүй ч гэсэн цаадам гэдэг нь ийм дулвай гэдэг бол ийм гарна.
За барчин дотор бол ийм байгаа. За барчин задлах юм бол ондогжин ба за ондогжин бол ийм юм байдаг. Ном нунжуулдаа гэх мэтээр ингээд ерөнхий ойлголтыг ингээд орчин цагт бол жоохон системтэй аргачлалтай ингээд үзэхэд бол ерөнхийдөө бас энэ ном төлхөр болж байгаа. Тэгэхээр энэ номоос бас ингээд тулгуурлаад бид хүнч бас нэг тэгж үзүүл бас хэрэгтэй ерөнхийдөө тийм аргаар үзүүл бас зүгээр байх гэж бодож байгаа. Тэгээд бид хүн бол угаасаа тэгээд сенсорын номд бол олон жилээр татсан сүмд ингээд шийдэл сууж тэр тэгээд юг цанд хайцааг нь хийж дор олон жилээр үзээгүй ч гэсэн ерөнхий нэг ерөн маягаар нь болохоор нөгөө талаас нь бас ингэж үзүүд бас болох яг тэр арга замаар бас замнахад бас сайхан сургаж болсон төлхөр болсон төлөхөц болсон нэг сайхан ном гарч тэгэхээр энэ номд тулгуурлаад бас тэгээд үзүүл бас болох юм байна гэж ингэж бодож байна. Тэгэхээр бас тэгээд орчин цагийн одоо яг нэр томьёог нь бас ингээд сайхан ойлгуулад ингээд тэгэхээр бас нөгөө талаасаа бас ингээд үзэж болгож ойлгоход бас их амар. Тэгэхээр бид нэр төвд нэр томьёог одоо байхад болохоор тэрийг ингээд үзээд ерөнхийдөө нэг юм байдаг гэсэн мөртлөө тэгээд түүнийг нь өөр нэг англи нэр томьёогоор ингээд өгчхөр бас нөгөө талаас нь бас ухаж ойлгоход бас юу вэ сая одоо яг энэ номыг уншиж байхдаа жишээлбэл онсон цад дэмжээг цадныг болгонгот нь зүгээр яг бидний хэрэглэдэг өөр нэг нэр томьёогоор хэлсэн байхад бас нөгөө талаасаа бас ингээд үзээд ойлгохоор бас ингэж ойлгож болох юм байна штэ гэж ингэж байдаг. Тэгэхээр бид нөгөө нэг олон янзын задаргаан дээр сүгдаа дээр хэрэгжээгээд яг чэйжилсэн юм шиг байдаг мөртлөө нөгөөдхийг англи нэр томьёоноор явгот нь бас нэг талаасаа бас нэлээд бас бодож ойлгоод бас ингээд хүний бас танин мэдхийн хувьд бас нөгөө хилээсээ бас ингэж үзүүл бас их сонин бас нэг тийм юу төрж илээ. Тэгэхээр бас ийм юу байх болоо л гэж бодож байна. Тэгэхээр нэг юутайгаа холбоотой ингээд ингэж тариулъя да. Баярлалаа. За баярлалаа ямар сүрэн доктортой. За дараагийн одоо хилцүүлэгт энэ Чойрын 5 бод номын зохиогч шинжлэх ухааны доктор Антуяа Угшаас нэг асуулт асууя. За буддийн гүн ухааныг датсан сургуульд үзэж судлах шинжлэх ухааны үүднээс судлах хоёрт одоо ямар ялгаа байна гэж та үзэж байна? Давуу болон дутагдaltaй талыг та